Зураг төөргөрч гэх үү, урсах цагийн аясаарч гэх үү, бусдын нутагт үдэж яваа энэ он жилүүдэд би сэтгэлд минь салшгүй оршсон нэг зүйл бол үгүйлийн санагдах эх хорон минь билээ. Эрдэнийн 6 үсгээс бүтсэн Монгол хэмээх энэ дотн үг ёстой л элэг зүрхнээс уяатай байдаг. Монголчууд маань эх орноо голсондоо харьд одоогүй. Тэд өр хүүхдтэй эрдэм боловсрол олгох, мөнгө төгрөг олж ах амьдралаа залгуулах гээд янз бүрийн шалтгаанаар хилийн дэс давдаг. Мэдээж хүний нутгийн хатуу хөрсөл тэднийг өгтөнө. Очсон газараа зохицох, бусдын ая дангаар байх, хатуу чанд хууль дүрмд захирагдхаас өксүүлээд амаргүй олон даваа бий. Ажил үйлс жигдрээд ирэхээр ардаа үлдсэн хэдийнхээ амжиргааг залгуулах томоо хариуцлага толгойд нь бас эргэлдэнэ. Харьд суугаа монголчуудын тоо өдгөө 100 гаруй мянга хэдийнэ давжээ. Тэд өдөртөө л хагас сая гаруй долларыг зөвхөн ар гэрлүүгээ шилжүүлдэг нь Монгол орны эдийн засагт оруулж байгаа бодит хувь нэмэр яахын аргагүй мөн. Бусдын газарт монголчуудыг эх орноор навгуулдаг. Тиймээс ч тэд нандинг тээж явдаг төрийнхээ далбаанд сүсэглэн залбирдаг юм. Бид үгүйлийн санан цуурлаараа уул усны урт, он жилийн саалтанд төрлөх сайхан нутаг ар гэрлүүгээ тэмүүлэн суудаг монголчуудынхаа үгийг хүргэж сэтгэлийг хуваалцах болно. Анхны дугаарынхаа зочноор нэгэн хүндтэй эмэгтэйг үрсэн юм. Энэ бол Улаанбаатарын уугуул Дашнямын Наран Туяа. Одоо Америкийн нэгдсэн улсын Иллиной мужийн Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа ажээ. Амьдралынх нь 40 гаруй жил Монголын урлаг соёлын салбартай нягт холбоотой явсан энэ хүний хувь заяа өдийн насны босгон дээр түүнийг дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд хөл тавиулна гэдгийг хэн л тааж мэдлээ. Бүх ингээд өнгөрөн тулсан амьдралаа би бодохоор аль ч хэсэгт нь би харамсдаг. Би яах гэдэггүй, яахгүй юм бэ гэж. Ягаад гэвэл би их сонирхолтой амьдрал тулсан. Өнөөдөр би 60 хүрэхтэй өксөж уруудах, баярлах, гомдох, гутрахад бүгдийг үтсэн боловч бүхэлд нь өнөөдөр аваад үзэхэд би юусэн маш их аз жаргалтай их амьдралын одоо бүхэл талыг л одоо бас өөрийнх нь биеэр бас туулаад үзсэн байгаа байхгүй. Хөгжин бүжгийн дунд сургуулийн ятгахын ангийг төгсч ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан энэ хүн хожимо төр төмнийхээ томилолтоор соёлын яамны орлогч сайдын албыг хашиж явсан юм. Зах зээлийн шилжилтийн шуурганд ширүүхэн нэрвэгдсэн салбарын нэг бол урлаг соёлын салбар. Урлагийн давтагдшгүй авиаснууд маань мэрэгжлийн орхин өөр ажил хийж бусдаас гэрвшин харц буруулж явсан үеч бий. Амьдралын хатуу шалгуур Наран Туяагч тойроогүй. Одоо тэрээр ливингийн гэж нэрлэгддэг хүн асарч халамжлах ажил эрхэлдэг. Энэ нь Чикаго орчмын монголчуудын эрхэлдэг түгээмэл ажлуудын нэг. Та Америкт ер нь хэзээ ирсэн бэ? Би 1999 оны 8 сард ирсэн. Одоо энэ 8 сард 10 жил болох. Оо, зөндөө удаж байгаа юм шүү дээ. Ер нь анх яг Америкт ямар зорилготой ирсэн бэ та? Яг одоо хүн бүр үрээл гэдэг юм болохоор зэрэг хүүхдээ бас нэг англи хэлтэй болгочихсон. Төсвийн байгууллагын хүн би хүүхдийн их сургуулийн сургалтын зардлыг хийгсэн. Тэгээд ер нь их удахгүй гэж бодож ирсэн юм шүү. Тэгтэл тэгээд л за энэ жилийн төгсгөлөөр дараа жилийн их хэрэгсээр байтал чинь тэгэл нэмсэн чинь л одоо 10 дахь жил тэгээ золох гэдэг байж байна да. Таныг энд ирэхэд чинь найз нөхд чинь тусалсноо ер нь яаж ирсэн бэ? Миний найруулагч Цэрэндлогоор дөөрийн найруулагч. Тэгээ тэр маань намайг ийш ирэхийг зөвлөсөн. Нэг түүчин баг байна, хүүг эрдэм боловсрол олох, хоёрт чи одоо би муутай ходоод муутай хүн тэнд сүү, идэ цагаа, жимс ногоон гэж чамд бол их тухтай. Тэгээ миний хүү ганц зэрэг тэнд байгаа чамайг андах биш. Тэгээ нараагчтай туслана очих чи ажил болоод өгнө. Чи хөнгөн шингэн хүн тэр дэлгүүрийн ажлыг зүгээр өөлхөн хийн гээд тэгээд би Америкт Цэрэндлогоорынхон тусалцаатаагаар энд ирээд одоо ажилд орохын бэрхшээлийг үзэлгүй ганц зэрэгэнд Арканзас Синконы хотод буугаад тэгэл ерөөсөө л удалгүй 7 хоногийн дараа л ажилдаа залгасан шүү. Тийм үү. Та тэгэд ирээд ямар ажил хийжсэн бэ? Анх
одоо тэр хил байхгүй, бичиг баримт байхгүй хүн чинь эхлээд анх чинь Walmart дэлгүүр цэвэрлдэг байсан шүү дээ. Шүндөө жижиг дэлгүүр бол 4-5-аараа цэвэрлэн, томхон дэлгүүр бол бүр олноороо цэвэрлэн. Тэгээ би эхлээд бол шүний ажил хийж агаад дараа нь ганц зэрэг одоо та ядарч туйлдчихно гэ өдрийн ажилд оролцсон. Тэгээ өдөр гэдэг чинь мөн ялгаагүй л дээ, дэлгүүрийн өдөр тутам байх одоо тэр дэлгүүрийг цэвэр байлгах, оройн хүмүүсүүд ирээд жинхэнэ одоо том угаалга харчлах хийтэл дэлгүүрийг одоо аварч байгаа нэг бол болж байгаа юм л. Та тэгээд ер нь хэр удажж хэл сурсан бэ? За одоо сурсан гэж хэлэхэд бол хэцүү шүү дээ. Харин хэлийг байтгаа одоо төрлөх хэлээр бид төдийлөн одоо сайн мэдхгүй. Тэгэхдээ ер нь жил хагас гэд хүнтэй яриад ойлголцоод эхэлсэн. Их л хэцүү байсан да анх ирэхэд бол. Яг бэрхшээлд болсон. Гол нь биед ажил сурсан. Нөгөө дэлгүүртэй ингээд бараануудын нэр бүгдээр ингээд бичээстэй байдаг шүү дээ. Тэгээ өөртөө за энэ 7 хоногт би энэ айлын нэрийг одоо бараануудын нэрийг айл гэж одоо энэ ингээд нэг шугам шүү дээ. Нэг игнэ. Эний нэрийг би одоо бүгдийг тогтооно. За болол 3 хоногт. Тэгээд дэлгүүр дотор явж байгаа хүмүүсүүдийн ярьж байгаа яриаг сонсож 2-3 өгүүлбэр би бүр яг чийжлэн. Тэгээд одоо эний ямар ухаантай болохыг хүмүүсээс асуугаад түргэн л одоо энэ өгүүлбэрийн зохион байгуулалтыг олох гэж хэцүү байгаа юм л. Түүнээс үг баяжуулах бол яагаж баяжуулна. Тэгээд дараа нь өөр игнэр рүү орондоо гэж бодож ил их л өндөр шаардлага тавьсан л да. Анх хэрэгтэй би хүүгээ дараа сургуульд орчоод хүүгээсээ сурчин гэд бодтол чинь яг цагаа тулахад ирэхэр чинь зэрэг хүн чинь болохгүй. Хүүхэд сургуульд орохор чинь багштай харьцах хэрэгтэй. Ямар гараа тохио гэж үлгэн шиг зогсож илтэй нэш. Тэхэн тодлоо одоо өөрийгөө биед ажиллаад л тэг голцоо. Тэгээд бас юм сурах гэж зүтгээд ах юм залуучууд ойлгоод намайг их тэмцсэн. Яжлах хүн бас байсан. Одоо үдийн нас хүрчээ нэг нүдний шиг зүгээд хүзүүсээрээ чилтлэн гэж явах ер нь ямар утга байна гэж тэгэн. Гэхдээ сайн хүн олон байдгийн болохоор чинь үндэ олон сайн хүний дэмэр одоо юутайч бол хүнтэй нэг харьцаад хамгийн гол нь уран зохиолын ном уншаад тэрнийхээ амтанд орж ингэнэ гэдэг бол би үнэхээр өөртөө бас баярлдаг. Хөгжим бүжгийн дунд сургууль бол үнэхээр миний амьдралд өрөөсөн урлаг хөгжмийн ертөнцид нэвтрэх том орон зай гэзэлдэг газар. Ээж аав маань намайг хөдөлж хөгжим бүжиг даваачиж өвгөн цэрэнд орж өгч маань намайг хөгжмийн авиас тэгтлээ нэг сайн бичгэлээ гэсэн бас нэг хөгжмийн мэдрэмж энэ хүнд байна гэдгийг олж харж ингэж оруулсан учраас миний энэ хөгжим бүжгийн дунд сургууль надад ятга зааж өгсөн Кимзан багш маань ангийн багш ичээ орлоо цэгмэд уран сайхны удирдаг цэрэнд орж өгч гэл өвгөн цэрэнд энэ олон хүмүүсүүд намайг үнэхээр намайг хөл дээр босгож өгсөн. Ингэснээр би өнөөдөр ч гэсэн сэтгэл зүрхээр урлагаасаа салж чадахгүй урлаг соёлоо өргөж бодоод унтах нойрондоо хүртэл зүудэлдэг энэ сайхан ертөнцтэй намайг холбож өгсөн болохоор энэ сургууль надад бол үнэхээр их чухал. Би дараа нь дээд сургууль төгссөн, театр урлагийн дээд сургууль төгссөн Москвад, дараа нь зөвлөлт холбоотуулсан коммунист намын төв хороонд иргэдэх нийгмийн ухааны академи төгссөн. Олон сайхан багшийн гар дамжсан. Би бол өөрийгөө багшийн одонд төрсэн хүн гэж боддог. Үнэхээр дандаа онцгой сайхан багш надад таарсан. Гэвч тэр хөгжим бүжгийн дунд сургуулийн хэдэн багш тэр сурч би хүн болж хөл дээрээ боссон сургуулийн маань 3 давхар барилга надад үнэхээр том сүрлэг сайхан ордон битэл өргөж бодогддог. Та одоо театр урлагийн дээд сургуулийг төгссөн шүү дээ. Ямар мэргэжлэр төгссөн бэ? Би дараамын найруулагчаар төгссөн. Ардын дуучин чуулга дараам хоёр ч нэг байранд байлаа шүү дээ. Тэгээ би бол 4 жил хөгжимчин хийсэн. Тэгээ дээд сургуульд ятах хөгжимчин. Би чинь анхны мэргэжлийн 16 ятгчтай нэг болж ятаг хөгжмийн жавхцыг хүндэх тийм заяатай төрсөнтэй би их баярлж явдаг. Тэгээд ямар газруудад ажиллаж ирсэн бэ сургуулийнхаа дараа? Би дээд сургууль төгсөөд соёлын төв ордонд би чинь төв зөвлөлийн нэр дээр явсан шүү дээ. Тэр жил соёлын яамны хуваарийг төв зөвл аваад үйлдвэрчний соёлын төв ордон байгуулахтай холбогдоод тэгээд тэнд багтаж яваад ирээд би багшилсан. Уран сайханчтай.
Тэгж жаад нийгмийн ухааны актив төгсөөд Аранга намын хооронд үзэл сурталын хэлтсийн дарга гэж тэнд бас нэг хэсэг байгаад дараа нь соёлын яамныхаа намын хооронд дарга болоо. Тэгээд төв хооронд соёлын яамны намын хооронд татан бөгдөөд ер нь яамдуудын намын хооронд татан бөгдөөд төв хооронд нэг хэсгийн хугацаанд зааварлагч хийсэн. Гэтэл нэг өдөр намайг улс төрийн төвчөөний хурлаар орно гэд тэр чи юугаа мэдгүй би чинь одоо ажил төрлөө шалгуулж байгаа болов гэж нөгөө үсээ зүгээр гараараа самнаад зүгээр хурдхан шиг бэлдээд балхаажиг дараа дээр яваад орсон чинь миний хүм маргааш улс төрийн төвчөөний хурлаар орно их товчхон сайхан хариулаарай бити аагаараа гэд тэгсэн чинь тэгээд намайг орлог сайдаар томилсон байсан. Та тэг хэдэн жил хийсэн? Би одоо соёлын яамны намын хорооны дарга хийсэн. Тэгээ бараг 5-6 жил болсон юм да. Тэгэхээр та ийм төрийн алба хасч ирсэн хүн энэ дээрээ одоо энэ янз бүрийн үйлчлэх алба ажил хасч явахлаар чинь сэтгэл санааны бэрхшээл байсан уу? Зарим үед бол байна. Гэхдээ ер нь бол би хөдөлмөрийг инээ тэр одоо тэр нь хаар энэ цаан гэж би хийжээс үздэггүй байсан болохоор зүгээр л одоо монголчууд өөрийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэх ард талынхаа хүмүүсүүдэд тус болгосон гэсэн тийм л би нэгэн иргэн. Тийм болохоор надад бол хөдөлмөрийн муухай сайхан инээ тэр гэдэг тал дээр нэг хэрэгэлцэж бодоод гутраад байх юм бол нэг тэгтлээ байхаагүй. Та хоёр хоорондоо дотны харьцаатай байдгийн хувьд урлагийн хүмүүсийн хувьд би таны номыг чинь бас уншиж ирсэн. Тэгэхээр та яагаад энэ номыг бичих болсон? Номныхоо ер нь товчхон нэг утга санааг нь ярьж болох уу? Үндсэндээ ер нь намайг үндийлгсэн бүгдийг магтаж бол барахгүй, дуулж барахгүй, миний үгч хүрэлцэхгүй. Зөв гол чухал хүмүүсийн талаар энэ номонд дурсаж хэлгсэн. Хүмүүсийн надад үзүүлсэн энэ тусыг би өөр асар их өндөр үнэлдэг болохоор тэр хүмүүсүүд эргээд намайг хараад миний үйлс, ажил үйлсээр мөн нараа минь гэдэг ингээ баярлж яваасаа гэж боддог. Ийм л амьдралыг туулсан болохоор энийг л би номдо харуулъя гэж зорж бодож бичсэн. Түүнээс би дурсамж өчнө гэж хэзээ зүйлж яваагүй. Нойр хагаслах орчнуудыг өнгөрөөж суухдаа би чинь юу хийгээд байна гэж бодогдох ч үе байлаа. Гэсэн ч үг үгээр мөр мөрөөр нэмсээр байтал нэг мэтгэд үнэхээр л ном биччихснээ анзаарсан гин. Амьдарч оршихын эрхэм утгыг яруулсгаж өгсөн ачтнуудынхаа тухай хүмүүст хүргэх гэсэн чин эрмэлзлийн түүнийг яг л бүтээл шиг бүтээл хийхэд тусалжээ. Одоо ч ардын зохиолч тэгэн сойрхол бавгын лавсан одоо хэмж шүүгээд одоо дуусах шатанд орж байна да. Одоо тэгвэл ер нь гарах төгсөж байгаа юм байна шүү дээ. Одоо ер нь нохонд байрцсан. Та тэгээ гарахаар номын баяр юм уу хийх вэ? Номын баяраа хийн, номын баяр гэснээс гадна талархлын үдэш гэдэг нэртэйгээр өнөөдөр би бас ятгаа тоглосоор байна. Бас ятгаа дараа дуулна. Ангийнхаа найз нөхөд багш нартаа бас мэдчилсэн. Бас юм үзүүлэх жоохон нууц юм байгаа тэрийг одоо бэлтэж байна би. Та ээж аавынхаа тухай нэг жах ярихгүй юу? Тэр ном дээр их гоё буусан байсан. Ээж аавынхаа тухай ер нь би ном ээж аавынхаа гэгээн дурсгал зориуллаа гэж номны ихний хуудсандаа бичиж эхэлсэн л дээ. Манай аав бол тийм ханхар сайхан чэйжтэй, хүрэлгэр бор одоо охид хүүхнүүд араас нь хуулраа дагахаар тийм одоо сайхан юндэнгөөгөө байгаагүй. Манай аав чинь тийм жижигхэн давжээ бит одоо над шиг юм жижиг хүн байсан. Тэгтээ би боддгийн хайрлсан хань өрс биднийг хамаг муугаас халахж чадсан тийм бүр дүнсгэр сайхан том уул байснаар би аавгаа төсөөлдөг. Манай ээж бол халахын сайхан хүүхнүүдтэй үзэмж өнгө булаас салтахар тийм сайхан хүүхэн байгаагүй. Гэхдээ миний малтгаршаар ээжийг тийм сайхан ээжийг бол өрс биднэр бол энэ хороо дахиад олдохгүй л дээ. Тэгээ би номонд нэлийн дэлгэрэнгүй бичсэн. Тэгээ ийм сайхан ээж аавын өр болж төрсний хувьд би ээж аавын гэгээн дурсгалд ер нь охин чинь ийм хэмжээнд явна шүү. Өөр хүүхдүүд чинь үнэхээр тийм л дээ. Манай ээж аав хоёр бол 8 хүүхэд өсгөд төрүүлсний одоо 6-ны энэ асимент 2 нь бол одоо ертөнцийн мөнхөөсөө үзүүлсэн. Бидний дунд үнэхээр одоо хөдөлмөрийн баатар төрөөгүй. Улсын гавьяа цалтан төрөөгүй. Гэхдээ улс орны ямар ч үед хэцүү байсан зах зээлийн өнөөдрийн хэцүү байсан ч аль нь ч ерөөсөө шантарч борь бокс хийгээгүй үргэж ажиллаж амьдралаа дандаа гэрэлтэй гэгээдээ сайхнаар бодож амьдралынхаа өвөө татахын төлөө хөдөлмөрлөж чаддаг ийм одоо шудраг хэрэг төрүүлсэн болохоор миний ээж аав хоёр бол одоо хизээж олдшгүй те эрд нэмдаа тэгээ би энийхээ талаар нэлээд хэсэг газар бас чадхахын хэмжээр тусах гэж их оролдсон.
бас бага насныхын тухай ном дээр их өгүүлэгдсэн байсан л да. Одоо нөгөө ангийн чинь хүүхдүүдийн талаар тийм ээ. Тийм алтан туул гэдэг найз чинь баярт дурсагдсан байсан. Та энэ талаараа яах ярьж болох уу? Би алтан туулдаа өөрийнх нь тухай бичснээ явуулсан. Найз нь ингэж бичиж байгаа ш. Тэгээ хоёул уцаар ярьсан чи уцсны наанцаас хоёул уйлаад байдаг. Хэвээ энэ ч уншаад найз нь инээгээд уйлаа солонгос огшоо санаад 12 настайгаас эхлээд алтан туул бит хоёр чинь бүр хөгжмөөс намхан байхдаа хөтөлцөөд хоёулаа тоглолтод явж исэн болохоор хоёр би нэг санаа. Та ингэ зүүдлээд гэж ярьсан нутгийн хоёр нэг санд юм аа та. Сан ерөөсөө удахгүй очинтой гэж бодсон ч гэсэн ерөөсөө улам сэтгэл татаад байдаг тэр хүний их орон гэдэг ерөөсөө хэлж барашгүй юм байт юм байна ер нь. Чухам яг юуг илүү санддаг бай та? Юуг илүү санаа байгаль нутгаас гадна хүн ардаа илүү санд юм байна хүч. Чамайг үдий болгосон тэгэл багш нар илгэн садан нөгөөдөлтэйгээ зоолгосон ангийн багштайгаа зоолгосон ахтаа хүн сүүлгсэн гэдэл ерөөсөө тэр чинь ерөөсөө улам их санд юм байна. Нэг сайхан ярьж суухсан. Тий ярьж суухсан тэдэнтэйгээ нүүр учрахсан гэсэн юм бодол ерөөсөө өдрийн бодол шөнийн зүйт. Тэр Америкт хүмүүс ажлыг хар бор сайн муу гэж ялгадгүй юм шиг байдаг танд санагддаг. Тий. Эдэнд бол аливаа нэгэн мэрэгжил болгоныг заавал сургууль курсээр төгсөж тэрнийг бол чамбаа мэднэ. Айл ирээ цэвэрлж байгаа хүний хүртэл одоо курс сургууль төгсчихсөн. Одоо бид нэрээ зөвхөн асрах гээд очихчод намайг гэж одоо совилгчийн сургууль төгссөн хүн л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр чинь дандаа тийм ухаанаар нь ойлгодог болохоор аливаа нэгэн мэрэгжлийг хүндэтгэж ханддаг. Ялангуяа намайг хөгжимчин гэдгийг бүр сонсохороо зэрэг бүр их гайхаж их хүндэтгэж хүлээж авд юм байлээ. Одоо манай эмээ бол их дуртай шүү дээ. Төрүүчийн асуусан ямар зав зандаа ингээд юмаа бичээд хөгжмөө давтаад байдیں۔ гэж. Энд чи ерөөсө хэдийгээр айлд 24 цагаар ажиллаж байгаа ч гэсэн хүнд бол өөрөө өөртөө зорилцуулах тийм цаг үр бишгүйтэй болддог. Тийм болохоор би юмаач бичдэг, эмээг үндсэн хан компьютер дээр суугаад юмаа шивнэ, канон доод гаргана, хөгжмөө давтна. Энэ бүхэнд миний эмээ хизээч ерөөсө цааргалдаг. Ягаад гэвэл тийм сэхэтэн бичиг номтой ойрхон хөгжим дуртай тийм улсуудыг энэ Америкт бол их хүндэтгдэг. Учираас би өөрийгөө хэн байсан гэдгийг тайлбарлах шаардлагагүй. Уярч ухаарч өссөн залуу нас нь чавтас болгонд нь шингэсэн ятах хөгжмөдөө тэр хайртай. Хөнгөн цагаан хуруунууд яралцсан гүйж сэтгэл гэгэлзүүлсэн аялгау урсхан байгаа түүнийг хараад урлагийн агуу эдшид ямар хүчтэй болохыг бишрэн суулаа. Тэгээд энэ одооний хүмүүсийн явахгүй байгаа нэг чухал энэ зүүн гарт анхаард. Жишээ нь одоо зүүн гаргүй тоглолт доо. Та бас дайшин зовчихсон. Тэгээд бас дэйлмэл энтер ойд юм бэлээ. Одоо ажлынхаа завсрал авах уу? Ажлынхаа завсраар ойд. Эхэндээ би эмээгээс нуудаг байсан юм чи та бас учиргүй юм хумсгээл задлаа л гэл. Тэгээ би сүүлдээ аргагүй Монгол дэл аяхаар ч одоо тэнийлгэл хэсгээс аргагүй тэгээ би эмээдээ би нэг өөртөө Монгол дэл аях гэсэн би ингээд одоо бүтээлэг дэвсэж чад юм эсгэж болох уу гэсэн тэг бүр ирээд сонирхож хараа дараа нь оюутсны дараа гайхаад байгаа. Гэхдээ би ерөөсөө ингээд бүхэл бүтэн хувцсан ингээд оёд босгож ирсэн би ерөөсөө үзээгүй юм саний ингээд тэгээ би тэгсэн манай Монгол эмэгтэйчүүд бүгд үндснийхээ хувцсыг хийдэг. Эн чинь ээж нар чинь охтуудаа хүүхдүүдэд сургадаг учраас энэ бол ерөөсөө зүгээр Монгол хүний хувьд жирийн үзэгдэл шүү дээ тэгжсэн. Тэгээд гайхт юм бэлээ. Бидний чинь 85-га хүртэл ингээд машинаар гоодаг шүү дээ. Тэгэхээр чинь бид нар бол одоо яхаа муузаа сурч ийн л дээ. Ер нь бол 85 юм машинд сайхан цэмбэтэл нь өстой гараас халтармаар гэж яддаг тийм болтон угаа чинь. Тэгэл энэ шал шавар гэр орны ажлууд бид нар хийх л ёстой л ажил шүү дээ. Бүгд л хийж л ирсэн. Тэгэхээр эднийх бол хүн авчраад гэрээ цэвэрлүүлдэг тийм мөнгө төлөө. Хүүхдээ бас хүн авчраад харуулна.
Тэгэхээр ер нь энэ ажлуудыг бол туслах чанарын үйлчлэх ажлуудыг дандаа бусдаар хийлгэдэг гэдэг ойлголттой тийм ээ. Ерөнхийдөө бол бас жоохон эдний дутагдaltaй тал бол бас бий л дээ. Манайч давуутай тал бий, эднийч дутагдaltaй тал бий. Ер нь дандаа юмыг нэг бэлэнчлэх сэтгэхүйтэй. Юм л бол мөнгө тоолоод өгөөл хийлгэн гэдэг. Гэтэл одоо ингээд бидний чинь бүр бага болчроос эхлээд нэр хөдөлмөр юу ч хийж чаддаг болохоор Монгол хүмүүнийг ажилд авах сонирхол их байдаг шүү дээ. Энэ бол бидний одоо өвөг дээдсээс уламжилсан бид нар өөрсдөө мдэггүй болохоос биш асар их хүнтэй том эрдэм өөрлөж ирсэн хүмүүсүүд юм бид нар чинь. Тэгэл одоо энэ ээж минь энэ тэр чинь юу хэн хийхэн сурсан ч гэсэн та нарт өөрсөнд чинь хэрэг болно гэл бид нар чинь юм хийлэх гэл тэр данх манх энэ чинь зөвлгүүлээд арчуулаад тэмнээ тоос арчуулаад залхуутай юм хийлгээл авч санагддагс. Одоо ингэ бодоход бол үнэхээр бид нарт өөрсөнд л хэрэгтэй л юм байж л тээ тийм ээ. Сар шиг хозин газарт дасхгүйгээд Америкт мөнгө хураахад хэр боломж юм бэ? Энд бол яах вэ? Бас бүр их нарийн тооцоотой бага болчроосаа тэгээд явцсан хүмүүсүүд бас байдаг бах. Ер нь сүгүүдээс ихэд овсгоотой хүмүүс олон шүү дээ. Ер нь монгол хүний ген бол бүр гайхамшигтай. Би өөр энэ хөлийг одоо ямар хурдан сурж, энэ газар нутагда оршин байгаа газартаа ямар түргэн тасдаг юм өөр нутгийн гентэй хүмүүс юм бэ гэж би бахархдаг. Тийм сайхан байгаа хүмүүсүүд бол олон байна. Зүгээр миний тохиолд бол жоохон тэр талаар жоохон сул. Ер нь бол тэгэл хураагаал алт мөнгөийг уудсаваар нь хүүдилээд одоо том хөрөнгөтөн болоод улс орноо хөгжүүлнэ гэдэг бол ойлголт том хэцүү. Хамгийн гол нь бид нөр өөрсдөө чадах хэмжээнийхээ юмыг хийгээд оюуны хөрөнгө оруулалтыг л хийвэл одоо бидний гол үүрэгтэй гэж би ингэж боддог ш. Тэгэхээр цаашдаа Америкийг чиглэж байгаа зорж байгаа улсуудад ер нь юу анхааруулж хэлмээр юм байна да гэж танд бодогдож явдаг бай. Ер нь бол иргэдэн гадагшаа гараасаа л гэж би хүсдэг. Нутаг орноос алс, элгэн саднаас алс байна гэдэг бол тийм сайхан жаргал биш. Зүгээр үнэхээр одоо амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд өнөөдрийн нөхцөлд бол бас гарахаас өөр аргагүй л байна л да. Тийм хүнд даван өмнө өөрийнхөө англи хэлний мэдлэгийг боловсролыг маш сайн бэлдэж ирэх хэрэгтэй. Тэг тусам чи энэ газараа түргэн тасна. Чи өөрийнхөө нутаг орны болоод энэ нутаг орны тухай чиний мэдлэгийн хүрээ хэр өргөн байна, тэр хэмжээндээ хүн одоо өөрийнхөө оюунаа цэнэглэх, өөрийнхөө мэдлэгээ одоо арвижуулж баяжуулах тэр хүүдий чинь улам их болно шүү дээ. Тийм болохоор тэр хүүдээс аваа бэлтгэхийн тулд эргээд нутаг орондоо оюуны маш их үнэтэй хөрөнгө оруулалт оруулахын тулд анхаар түүнээс биш мөнгө төгрөг хүүдэлнэ баяжна гэж бодвол бодож алдаж болохгүй. За хэл их сайн сурах хэрэгтэй юм байна. Хүмүүс жолоо их сайн барьдаг байх хэрэгтэй юм шиг байгаа тийм үү? Би чинь 53 тагаас эхэлж машин барьсан шүү дээ. Энд дээрээ тий өмнө нь хүний дэргэдэл одоо нэг сайхан хүн л явж ирснээс биш чухам одоо газ тормоз яадаг юугаа мэдх юм те. Сонирхдаггүй. Тэгээ энэ дээр би бас нэг юм зүйлийг хэлэх гэж байгаа юм л да. Хэрэг би одоо юугаа сурдгүй чадахгүй айгаадаа. Тэгээд барьдаг унаа машин хаануугаан гэл ингээд одоо алтан шаргал нарыг мандаж нэг жаргаж нэг өдөр хоног өнгөрөөгөө л байсан бол өнөөдөр би машинаа барьж чадахгүй л байхаас. Гэтэл сурах гээд хүссээд ингээд тэмүүлээд ахаар чинь туслахын бүр зүг захаасаа гараад ирдэг байхгүй. Үнэхээр урам зориг төрүүлдэг. Тийм болохоор энэ номонда би бас тэр санааг их тусахыг бодож хүнээс тус авч чадна гэдэг бол цаад хүнсээ их баярлуулдаг. Энд чинь бол сайхан. Тэгэхгүй би энийг чадахгүй намайг ажлаас аваад өгөөч, ажил руу хөргөөд өгөөч гэдэг үйл энэ чинь тус гуйж байгаа биш, гуйл гуйж байгаатай адилхан. Тийм болохоор би чинь бас нэг өөр миний нэг онцгой характер гэж байд юм уу? Айл болох хүн дараа хийхгүй болж игэл өөрөө сурчих юмсан гэд энийг маань хүмүүсүүд их ойлгож чаддаг болохоор би тус гэдгийн их далд чанарыг их одоо нарийнаар гэдэг юм одоо гүнзгий тусгаж чаддаг. Та ер нь нутг руугаа буцна гэж боддгоо. Бодлого яхаа одоо зүгээр л үргэж ил яарна. Тэг бас арай л нэг болоогүй л байна. Америкт байсны давуу тал тэр нь юу вэ? Америкт байсны давуу тал бол бас нэг амьдрал ахуйгаа өөдөн татгаад хэн бүхэнд одоо нэмэр ханд байна. Үүнийг би ямар утгаар нь ойлгодог вэ гэхээр ер нь өрх гэр бүр өнгөтэй байх юм бол улс орн минь өнгөчнө. Хэрэг багч гэл бид нэр өөрөөсдийнхөө өөдөн татаж альва нэг юмыг одоо гэрхаа харж жоохон ч болов багч болов юмыг сураал нутаг орондоо очих юм бол улс орныхоо хөгжилд нэмэр болно гэдэг утгаараа Америкт буюу бусад гадаадд гарч байгаа улсуудын даваа тал нь тэр баха гэж
Нутагтаа байхын давуу сайхан тал одоо бид нар энд ирээд илүү мэдрээд нь шүү дээ. Тэрийг та юу гэж хэлэх вэ? Хоёр хоогээр хэлэх. Энд бол бид нар чинь завгүй бид нар ч гэсэн хоорондоо уулзаж чадахгүй шүү дээ. Ерөөсөө зүгээр л хөлөө дээр дор хишгэлээлгүйгээд байна. Нутаг орондоо байхад бол гараад л одоо танд нөхөд, найз нөхөд одоо хэцүү бэрхшээлтэй байсан ч одоо баяртай сайхан үйл явдал болсон ч нэгэнтэйгээ шууд утсан, нэгэнтэйгээ шууд ярина, очиод уулзна. Энэний хувьд бол одоо бүрэн боломж байх гэж. Та одоо яг хинтэйг амьдардаг бай. Би ч одоо Монголоос ирэхдээ ганц хүүтэйг 15 таа байхад нүүдэлж ирсэн шүү дээ. Одоо миний хүүч 25 таа том залуу болсон. Би ч амбул олуулаа болчиход одоо дөрвөлээ амьдарч. Одоо ач нь хэдтэй? Одоо миний ач ч одоо 16 сартай. Жинхэнэ хүний хайр татсан, шулгансан, ээш тэшээ гүйсэн, хэргийн эзэн нэг байна та. Миний том босс шүү дээ, генерал чинь. Энд төрөхлөөр эндхийн иргэн болж гинөө. Тийм одоо эдний иргэн, эдний одоо social security чинь шал өөр ирд юм лээ шүү дээ. Америк иргэнийх чинь тий. Тэр удаа. Тэгээ та нар алсан охиныгоо яг энд нь иргэн шүлхүү эсвэл аваад явах уу? Ер нь авч явна. Би бас болдгсон болвол бас дүүгийн энд төрүүлчих юмсан хоёулаа бас ханданы газар төржүүл хойч юм хойно ирээдүйд нь бас хэрэгтэй мө гэсэн шиг л бас бодолтой байгаа. Тэгтээ яг бидний байдлаа харна. Хүмүүс намайг харна гэдэг болохоор бас харна гэдэг. Тийм үү. Боломж нь гэдэг нь харьчаад ирээд байдаг гэсэн болов сайхнаа л гэдیں۔ Тэгээд ер нь нутгийн зүг одоо чиглэндээ бид нар. Яг одоо та аз жаргалтай байж чадчихна уу? Чадна. Би бол өөрийгөө их аз жаргалтай азтай төрсэн бүсгүй гэж би боддог. Би өөртөө хорвоод байхгүй сайхан өртөө. Өрмөн намайг өнөөдөр одоо охин минь ач минь гэхээр ингэж ам бүлийн минь нэмж өгсөн. Тэгээд өөрийнхөө туулсан амьдрал ах дүүс минь намайг тэнд хүлээж байна, эх ор минь хүлээж байна, найз нөхөд минь намайг хүлээж байна. Тийм болохоор над чиг аз жаргалтай хүн хаана байх вэ те? Их аз жаргалтай байгаа гэж боддог. За их баярлалаа. Тийм ээ. Харийн нутагт монголчуудыг эх орноор нь овголдог. Шороо шиг бужигнсан олны газар ойр ганцаараа бидэрч дотн бүхнээ өгүүлэн санаж явхад өмнө нь тэгтлээ анзаардгүй байсан хэл соёл, ёс заншлийнхаа дэндүү сайхан, оршил тогтнолынхаа эрхэм чухлыг сэтгэл зүрхээрээ мэдэрдэм. Сайхан амьдралын төлөө тэмүүлж хүсэл зорилгодоо хүрч яваа хэн бүхний ололт амжилт нь эх орны маань амжилт билээ. Тэд хизээ нэгэн цагт нутгаан зарна. Хөгжил дэвшил, эрдэм боловсрал, шударга инрэнгүй дээж бүхнийг тэгээд буцна. Дундэршгүй хайрын үлгий, дуутай, хууртай, дулаахан монгол амьдрал нь хүлээж байгаа.